60-аад оны хэлхэн цоожил сүрэн. 60-аад оны үед хэлхэн цоожил сүрэн гэгч том биетэй, эрдээ бяртай шилийн хулгайч Сэлэнг аймгийн нутагт нэг хэсэг нэрд гарчээ. Уг нь зайлуул эрт цагийн шилийн эрсийг дуурайгаад туваа бурайдаас хазаар гүйлгэхээр андгай тангараг өргөсөн юм байна л да. Тэгээд залуу зандан насандаа нэг хэсэг туваа бурайдын нутгаар хэрэн хэсжээ. Харин насан 40 хэвээгээд ирэх үед алс хол газар явхаасаа залхуураад хаяага хадарч эхэлсэн байгаа юм. Тэрээр зөвхөн Сэлэнг аймгийн нутгаас гэхтэл 40 гаруй адуу хулгайлжээ. Түүнийг 1970 оноос хойш цагдан сэргийлэхийн эрлийн хэсгийнхэн бүтэн 5 жил ирж хайсан байгаа юм. Хэлхэн жожил сүрэн цагдаа нараас зугтаж зайлахдаа мэргэжсэн нэгэн тул Сэлэнг Төв аймгийн цагдаагийн хэлтэс дээрээс олон удаа зугтаж чадсан байдаг. Нэг удаа тэрээр өөрийг нь байцааж байсан залуухан мөрдөн байцаагчийн мөрөн дээр налгадаад "Ах нь жорлонд бийцэж чад ирья. Гартаа гавтай явган нүцгэн би хаа олдох вүлээ дээ" гэж хэлж гараад л захиргааны үүдэнд уяатай байсан бусдын мориноос шилж унаад оргочж байсан гэдэг. Мөн нэг удаа тэрээр хээр хөдөө машинтай цагдаа нарт яалтч үгүй баригджээ. Тэгээд шөнө нэг газар хоноглох болж хээр хөдөө явган нүцгэн түүнийг зүхтаалаа гэхэд хойноос нь машинаар хөөгөөд л бариад авчих байлаа. Тиймдээч цагдаа нар түүнийг нэг их сүрхий цагдаж мансангүй. Тэгтэл хэлхэн чоожил сүрэн шүн дундын үе сэмхэн босоод машиных нь гал хамгаалагч буюу сэвчээнүүдийг суг татаж хармаалаад өмнө зүгийг чиглээд дуу аялаад алхчихжээ. Өглөө цагдаа нарыг сэртэл чоожил сүрэн байдгүй. Тэр муу хулгайч хаа олдов гэж явган нүцгэн түүнийг одоохон бариад авна гэдэл цагдаа нараа арахад машинаа асаагаад хөдлөх гэтэл машин нь ассангүй. Манерийн мэтэр цагдаа нарын гараас хэдэн удаа мултарч явсан түүхтэй. Сүүлдээ шилийн хулгайч хэлхэн чоожил сүрэнг баривчлахын тулд тухайн үеийн улсын мөрдөн байцаах газраас эрлийн хэсэг томилжээ. Нэг ёсондоо аймгийн эрлийн хэсгийнхэн түүнийг дийлхэ байгаад улсын мөрдөн байцаах газарт хандсан хэрэг нь энэ юм. Эрлийн хэсгийнхэн түүнийг хаагуур явдаг хингэнтэй нөхрөлдөг талаар сар гаруй тандалт хийсний үр дүнд овоо мэдээлэл цуглуулжээ. Хэлхэн чоожил сүрэн ихэвчлэн хээрээр гэр хийх бөгөөд сард ганц 2 удаа хот ойлодаар бууж тамхи тариатайгаа залгадаг болохыг ч тогтоожээ. Тэгээд л эрлийн хэсгийнхэн түүнийг уулнаас бууж ирэхийг төхөөлж байгаа дотолт хийж байсаар 1975 оны 3 дугаар сарын 18 буюу Эрчүүдийн баярын өдрөөр баривчилжээ. Гэхдээ тэр тийм амархан баригдчихаагүй юм. Уулнаас нилээд зутарсан шинжтэй шөнөөр бууж ирээд нэг айлд хоноглосон ч цагдаа нар отож байгааг мэдчихээд уяан дээр байсан морио чимээллэлгүйгээр зайдан чигээр нь унаад модтой уул руу зүхтааж харанхуй ариу орсон түүнийг цагдаа нар барихад бэрх болсон. Тиймээс эрлийн хэсгийн бүрдгүүнд багтсан эрэлч нохой айлмаагаар мөрдүүлсэн байна. Харанхуй ариу орсон айлмаа нохой төл удалгүй боргон хуцаж эхэлсэн эрлийн хэсгийнхэнд дохио өгчээ. Тэднийг очвол айлмаа нохой хэлхэн чоожил сүрэнг модонд хэлхий итлэн шахтчихсан хуцаж байх нь тэр юм. Ингэж тэр цагдаагийнхныгаар сүүлчийн удаа баривчлагдсанаар үлдсэн насаа шорон дөнгөрөх болсон бөгөөд хөвчийн хүрэн бавгай араатан чоноос жайлгүйгээр хээрээр гэр хизээр дэр хийж явсан шилийн эр мөртлөө эрхийн жинэ биетэй эр хонгор дуутай нохой төдийхэнд эрэгдсэн нь хажиргалтай гэж бодогддог юм. Үүнийг нутгийнх нь цастуулын цагаан барс цагаан болохоор шоргоолжинд бариулна гэдэг үгтэй уялдуулан тайлбарласаар өнөө цагтай зологжээ.